Нэг амьсгаар. За дараагийн ангиудаар уулзж байгаадаа баяртай байна. Description хэсэгт өөрийн эвлүүлсэн киноны алдартай дугаар short хийсэн шүү. Сонирхоод үзээрэй. За олон үггүй ангиуд руугаа орцгоё. Let's go. 5 дугаар анги. Main David хоёр ярилцаж байх хооронд Kiwi ноён Танакагийн талаар Мөстэй Ванд хэвтэн системээр хакердан ухснаар анги эхэлнэ. Main Lucy та хоёр хайрандаа умбаж байна уу гэж Дэвидээр тохуурхна. Гэтэл Kiwi зүгээр чармаа нүцгэн гараад ирсэнд Дэвид шок. Тэр Танакагийн талаар юу ч олсонгүй гэж хэлнэ. Kiwi нэг зүйл олсон ч Танака үнэхээр хачин VR-уудад дуртай бөгөөд үүнийг бүгдийг нь Жими Куросаки гэх нэртэй хүн хийсэн байна. Тэрнийг нь харин Дэвид мэддэг бөгөөд нэгдүгээр анги эхлэхэд тоглож байсан VR-ыг ч мөн хийсэн хүн гэж хэлнэ. Түүнээс гадна Дэвид хэлэхдээ Жими бол баян хүмүүст зориулж захиалгаар VR хийдэг. Хэрвээ Танака түүний үйлчлүүлэгч бол тэр хизээ нэгэн цагт Жимитэй ганцаар уулзах болно гэж хэлдэг. Муугүй шүү жаалаа. Муугүй шүү. Удалгүй Фарадид тэдэнд Жимигийн талаар мэдээлэл өгнө. Тэгсэнд манай бүлэг барихаар очин Дэвидийг шүтэн бишрэгч гэж жүжиглүүлдэг. Дэвид түүнийг сатааруулж байх зуур энэ бол Жими Куросаки. Main араас нь барихаар гисдэгч. Харамсалтай нь Жими нь ардаа нүдтэй байх бөгөөд Main-ыг харан EMP цэглэгаан толгойн ашиглан тэднийг ухаан алдуулдаг. Тэгээд болоогүй Дэвидийг барьцаалан зугцдаг. EMP ашиглах үед ажиглаж байсан Дорио Kiwi-д ч мөн нөлөөлсөн байлаа. Тиймээс тэд ажиглаж байхдаа тусалж чадаагүй байна. Дорио яарч Main-ыг машин руу шидэж энэ хооронд Lucy-д хэлж тэд Дэвидийн араас хүзүүнтэн суулгасан байрлал заагчийг даган явна. Lucy энэ үед зүгээр л галзууртаа ууралсан байв. Энэ үед Дэвид сэрээд эргэн тойронд нь бүтэн цогцос байсанд зочив. Дэвид гайхан айд сандран байхад 2 цагтаа гарч ирэхэд л Дэвид түүний гарт буу байгааг тэр үед л анзаарав. Цагдаа нар түүнийг кибер галзуу алуурчин гэж дуудан хананд шахсанд Дэвид өөрийн мэдлгүй тэднийг буудан бүр тэднийг хороочихв. Ингээд Max Tag буюу кибер галзууралтаа тэмцэх алба ирнэ. Oh god. Max Tag түүний гар хөл рүү буудан тасалсан ч тасарсан газараас нь өшөө их буу гарч ирэхэд Max Tag тэрнийг галзуу новш хэмээн бууга нүүрэн дээр нь тулган буудаж гараад. За тэгээ манай хүн сэрэхэд oh shit VR төхөөрөмж байх нь тэр ашгүй дээ. Энэ үеэр Жими гарч ирэн асууна. Чи энэ үдсэнтэй дуртай бол яах вэ? Би чамайг анх кибер галзуурлын дүрд VR тоглохыг чинь л мэднэ. Би зүгээр ч тэр VR-ыг хийгээгүй. Харин 2 дугаар ангийг нь амьдаар нь хийн. Чи харин тэрэнд яг тохирно гэд галзуу новш ярьж байх зөөр ашгүй Lucy Дорио хоёр гарч ирэн Дэвидийг VR-аас сулдаг. Жими харин тулдахгүй зүгээр л бууж өгөхийг хүссэнгүй. Галзуу новш тэдэн рүү сум нэвтэрдгүү дрон нэлгэдэг. Жимиг харин алж болохгүй тэр л ноён Танакаг барьж Арасакаг буулгаж авах гол түлхүүр юм. Ирсэн дроныг хакердахын тулд Lucy-д цаг хэрэгтэй. Тэгээд Дэвид буу аван Сэнди ашиглаж дроныг сатааруулдаг. Гэхдээ тэр удаандаа сүлгүй булан чихулдаг. Гисэдэж тэр Lucy-д хангалттай цаг хожиж өгсөн тул Lucy амжилттай хакердаж дроныг идэхгүй болох. Тэд аюулгүй болсон ч Дорио уурлан түүний толгойг зад буудахыг хүссэн ч Жими Танакаг барихад тусалснаа амлснаар Дорио зүгээр орхидог. Өрнөл солигдож Main Жимиг Дэвидэд хариуцуулан өөрөө төлөвлөгөө зохиохоор явна. Тэр үед Жими Дэвидэд хандан чи бол эргүү новш Сэндиг ашигладаг төгсгөл нь ойлгомжтой шүү. Чи зүгээр л кибер галзуурал болно гэж хэлдэг. Дэвид харин эсэргүүцэн би бол өөрөөр бүтээгдсэн гэсэнд Жими зүгээр л инээн. Өрнөл солигдож Танака тусгай VR чип авахаар Жимигийн дэлгүүрт ирээд Main, Дорио, Дэвид нарын отолтонд ордог. Тэрээр цагдаа мөн адил дуудаж чадахгүй. Учир нь Lucy үнд нь хаалц тавьсан байлаа. Тэрээр гараа өргөн гарын дотор нь байх нууц хадаасаар Main рүү шүршиж эхэлдэг. Дэвид Сэнди ашиглан түүнд тусалснаар Main түүнийг пау газартай наалцтлан зогтөг. Гэтэл яг энэ үед Жими хоолоогоо барин цус алдаж эхэлдэг. Учир нь Танакагийн нууцадаас хоолойг нь нэвт сүлбсэн байлаа. Тэрээр цусаар gaхан гахсаар үхэхээс өмнө Дэвид рүү харан инээмсэглэдэг. Тэр үед Дэвид шок. Жимиг цус алдсныг даатгал нь мэдэж автоматар трама тим явуулдаг. Трама тим ирэхээс өмнө манай хэд Танакаг аван тэндээс зүхтаж амжина. Ингээд Жими үхтгэхийн хэвчснээр 5 дугаар анги дуусна. 6 дугаар анги. Энэ анги нь энэхүү анимашны гол зүрх нь юм уу да. Супер дупер болгож өгдөг анги. Нэгэн залуу элсэн цөлөөр гүйж байгаагаар энэхүү анги эхэлдэг. Тэрээр сүлдэж ядран хөлөрсөн ч гүйсээр л байна. Тэрээр эцэст нь эрмэгт тулан зогсож алсыг ширцдэг. Дараа нь өрнөл солигдож бид
Тэгэд Дорио Мэйнийг дуудаж сэрээсэнд бүх зүйл Мэйний толгойд өрнж байгааг олж мэддэг. Мэйн зөвхөн сэтгцэн биш бие махбодын ч асуудалтай болсон байдаг. Дорио Мэйнд кибер имплантыг өөртөө жоохон удаашруулах хэрэгтэй. Кибер галзуурал болвоо гэсэн чи Мэйн эсэргүүцэн өөртөө бустер хийх хооронд Киви харин мэдээлэл авахын тулд ноён Танакаг хакертна. Энэ нь нэлээд их цаг зарцуулна. Энэ хооронд Мэйн ягаад ч юм Кивиг зохин унагадаг. Мэйн гинэд ухаан ороход бүгд шархсан байх бөгөөд Мэйн харин юу ч сандаггүй. Ингэснээр Фалко түүнийг зохин ухаан алдуулдаг. Фалко бол манай бүлэгт тусалдаг, бараг л бүлгийн гишүүн. Киви Мэйнээс болж ухаан алдсанд мэдээлэл авах хөнгөө болсонд Фалко Дэвид Луси хоёр руу залгаж дууддаг. Дэвид Мэйнийг нэгэн газар ганцаар байхыг харж очин ярилцахыг оролцдог ч Мэйн түүнийг зохиж өөрийнхөө хэрэгт анхаарлаа хандуул гэд явдаг. Яа. Энэ үед Дорио Лусигээс Танакаг хаагартахыг асуусанд тэр дургуутдаг. Луси Арасака л биш бол бусд нь бүгд болно гэж хэлдэг. Үүний учир нь харин дараа нь тайлбарна. Дэвид ч мөн тэр үүнийг хийх албагүй гэсэнд Луси түүнийг аван гарч ханаж шахан түүнд өөрт нь үүнийг хийж чаднаа гэж хэлхийг хүсдэг. Луси хэлэхдээ үүнийг заавал хийх хэрэгтэй. Учир нь Арасака түүнийг байнга ажиглаж байдаг. Гол нь Дэвид л түүнийг хийж чадна гэж хэлхийг хүссээр л байдаг. Тэгсэн Дэвид чи хийж чаднаа гэсэнд Луси Дориод хийх болно. Гэхдээ Мэйн өрөөнд байж болохгүй гэсэнд Дориоч зөвшөөрдөг. Тэгснээр Дэвид Луси туслан холболтыг хийснээр Луси Танакаг хакертах ажилдаа ордог. Энэ хооронд Мэйн кибер галзуурал болон хоосон хан руу зүгээр алхаж байдаг. Тэгээд Фарадейгийн хий үзэгдлийг үзээд дайрахаас өмнө Дорио түүнийг киналтандаа авахыг оролдоно. Луси Танакагийн оюун санааг хакердах зуур гинэд бүх зүйл буруу болж эхлэв. Учир нь Танака новш сэрчгчээ. Дэвид дахин тавьшруулах тариахын унтуулахыг оролцсон ч Танака ярьж эхлэхэд Дэвид эргэлзэж эхлэв. Ерөнхийдөө тэр энэ залуус бүгд өнгөрсөн. Арасака хүн болгоны араас явах болно. Гэхдээ Дэвид чамд эндээс амьд баян гарах боломж байна. Түүний хийх ёстой зүйл нь зөвхөн намайг аварч эндээс гаргах. Гэвд Дэвидийн толгойг угааж дураараа ярьж байх хооронд Дэвид минь зүгээр л унтуулаач те. Хайртай үнэ бодож гин үү яаж юм. Энэ хооронд Танака хакертах Луси мэдээллийн санг болж түүнийг нь хуулж эхэлдэг. Энэ үед тэр Дэвидийн тухай бүхэлдбүтэн файл олж харан сандарч эхэлдэг. Эргээд бодит ертөнцид очиход Дэвидийн өмнө Танака цахилгаанц зохиолон ухаан алддаг. Энэ үед Мэйн Дорио хоёр гарч ирж юу болсныг асуун байдлыг гартаа авахар оролцдог. Дорио Танакаг амьд байлгаж цаг хожих хооронд Дэвид Мэйн хоёр Лусиг мөстөө уснаас гаргаж системээс авахыг оролдоно. Гэхдээ тэд нэгэн асуудалтай тулгардаг. Учир нь Танака гэмтсэн тул даатгалд мэдээлэл очсноор байшлаар нь трама тим замдаа гарсан байлаа. Дэвид Лусиг машинд авчран сууж байх хооронд Дорио Мэйн хоёр Танакаг суллаж авахыг хичээдэг. Гэхдээ Мэйн суллахдаа буу ашигласнаар цагдаач муу адил замдаа гардаг. Луси Дэвид хоёр машиндаа хүлээх зуур Дорио Мэйн хоёр цагдаа болон трама тимээр хүрээлэгдсэн байна. Үнийг мэдсэн Дэвид туслахаар явахыг оролцсонд Луси зуур нь түүнд зөвшөөрдөггүй. Луси Дэвид чи туславал үхчихэж магадгүй. Учир нь тэр Танакагийн тархинаас Дэвидийн талаар аимшигтай зүйл харсан. Гэхдээ Дэвид би зүгээр гэснээр Луси аргагүй итгэн явуулж гараараа урдгаа зохин цөхөрдөг. Дэвид шууд буугаал зигзаа. Энэ үед Дорио Мэйн хоёр цагдаа нартай тулдаж байхад Мэйний кибер галзуурал эхлэх гэж байхыг Дорио харан түүнд эм өгөхийг оролдож байхдаа духан дундуура буудулчихдаг. Oh my god. Түүний амьгүй бие шалан дээр унахад Мэйний үлдсэн эрүүл ухаан хяналтаас гарч эхэлдэг. Тэрээр Танакаг бамба зэвсэг болгон ашиглаж эхэлж түүнийг болон эргэн тойрондох бүх цагдааг алж эхэлдэг. Трама тим Танакаг үгснийг хараад зүгтгыг оролцсон ч Мэйн тэдэн рүү газ шидэнд дэлбэлснээр бүүм тамрон тонилгодог. Энэ хооронд Дэвид Сэнди ашиглан Мэйн дээр очиход Дориогийн цогцыг өчнөө газтай савны дээр байхыг хардаг. Мэйний хувьд тэр Дориог бараг чандралах гэж байгаа бололтой. Мэйн мөн Дэвид рүү буудан бараг ононгоо алддаг. Тэгснээ гинэд ухаан орж Дэвидийг зүгээр эсхийг асуудаг. Ерөнхийдөө Макстаг аль хэдийн замдаа гарсныг мэдэж байгаа хоёр Дэвид үлдэж Мэйнийг аврах болно гэж хэлсэн боловч гар нь чичирч байв. Тэр үүнийг хийж чадахгүй харагдана. Галзуурлын ирмэг дээр ирж ой санаа нь орж гарч байгаа Мэйн Дэвидэд хандаж чи тусалж чадахгүй. Би өнгөрсөн. Чи чадах бүхнээ хийж зүхтах хэрэгтэй гэж хэлв. Ингээд Макстаг ирж Макстаг дайрагтай зэрэгцэн Мэйн газ руу буудаж бүүм барилгыг тэр чигээр нь дэлбэлдэг. Дэлбэрэлтэд зэрэгцэж Дэвид Сандигаа ажилуулан энэ үед төгссөн Луси залгаж түүнийг хүлээнэ.
Дэвид бараг л дэлбэрэхээс өмнө Мэйний имплант гарыг тэрсээр Луси дээр ирэн тэтэндээс зүгтэж явна. Ингээд нар мандаж шоконд орсон Дэвид доглон нулимс унгаснаар 6 дугаарыг дуусна. Йоо, анимны гол дүрүүд ээлж дараалан үгсээр л байна. За манайхан лайк, subscribe сайн дараад сэтгэгдлээ бас үлдээгээрэй. Энэ 7 хоногт гяс дуусгачих гэж бодож байгаа шүү. За дараагийн ангиудаараа уулзтлаа. Bye bye.